хоёр их хурш буюу Орос Хятадтай тэнцвэртэй харилцах нь Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байна гэд бид нар бодлогын баримтчиг дээр Монгол улсын их хурлаас батлсан бодлогын баримтчиг дээр тусгацсан байна. Үүнийхээ хүрээнд гадаад бодлогоо хэрэгжүүлээ явж байгаа. Тэр утгаар нь харах юм бол мэдээж үр дүнтэй айлчлал. За түүх харахад ерөнхийлөгч Путиний хувьд Монголд анх 2000 онд дөнгөж анх ерөнхийлөгч болсныхаа дараа анх ирсэн. Тэрнээс хойш Оросын холбооны улсын төрийн тэргүүн Медведев ерөнхийлөгч 2009 онд ирсэн. Тэрнээс хойш 2009, 2014, 2019 за одоо ингээд 2024 гээд сүүлийн тэр 14 оноос хойш ерөнхийлөгч нар бол дандаа Путин шүү дээ. Тэгэхээр ийм давтамжтайгаар халах голын ялалтын ойг одоо тохиолдуулан Оросын холбооны улсын ерөнхийлөгч Монгол улсад айлчилдаг ийм жишг бол тогтоод дөрөвт удаага явж байна гэсэн үг. За тэр 2009 онд бол Медведев ерөнхийлөгч Монголд айлчилснаас гадна Владимир Путин бол тухайн үед ерөнхий сайд байхдаа Монголд ирсэн. Ингээд тооцох юм бол Оросын холбооны улсын ерөнхийлөгч гэдэг албан тушаалтан Монголд ирж байгаа 5 дахь тохиолдол дөрөв нь Путин гэдэг хүн, нэг нь Медведев гэдэг хүн. Тэрнээс гадна ерөнхийлөгч Владимир Путин бол Монгол улсад ирж байгаа мөн 5 дахь тохиолдол. Дөрөв нь ерөнхийлөгчийн хуваар, нэг нь ерөнхий сайдын хуваар ирсэн гэж ингэж үзэх гээд байна. Тэгэхээр энэ айлчлалын энэ 5 жил тутам гэдэг тоог яагаад онцлоод байна вэ гэхээр ерөөсөө 20 дугаар зууны туршид Монгол улсын түүх бол зөвлөлт холбоот улстай шууд утгаараа холбоотой байсан. За нэг хэсэг нь бол зөвлөлт холбоот улсын шууд дэмжлэгээр Монгол улс тусгаар тогтносон гэж хэлж томьёолдог тийм үү. Гэтэл энэ бүхнээс харахад 20 дугаар зууны Монголын түүхэн олон үйл явдлууд зөвлөлт холбоот улстай холбоотой, зөвлөлт холбоот улсын олон улсын эрх зүйн хэмжээгээр зөвшөөрөгдсөн шууд залгамжлагч нь бол Оросын холбооны улс. Энэ дээр 20 дугаар зууны Монгол улсын тусгаар тогтнох үйл явц за Монголын түүхэнд өрнөсөн одоо халах голын байлдаан гэдэг юм уу том чухал үйл явдлуудад тухайн зөвлөлт холбоот улс за түүний залгамжлагч Оросын холбооны улс шууд холбоотой. Тэгэхээр энэ хоёр талын хоорондын харилцааг хөгжүүлэх, хоёр талын харилцааны одоо улс төрийн дэмжлэгийг бий болох гол хөшүүргүүдийн нэг нь түүхэн хүчин зүйлүүд байсаар ирсэн. Анханасаа. Тэр нь бол одоо энэ халах голын ойгоор Оросын холбооны улсын ерөнхийлөгч айлчилдаг энэ жишг тогтож байгаагаас харагдаж байгаа. За нөгөө талаас айлчлалын давтамжийн талаас аваад үзэх юм бол ерөн зүгээр зөвлөлт холбоот улсын үед хүртэл энэ Оросын холбооны улс за тухайн зөвлөлтөөс Монгол руу чиглэсэн өндөр дээд түвшний айлчлалын давтамжийн өндөр байгаагүй. Тэр утгаар айлчлал ач холбогдолтой. Манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болсон улсын удирдагч ерөнхийлөгч ирж байна гэдэг бол бидний хувьд чухлаа гэсэн үг. Нөгөө талаас энэ мэдээж олон улсын иргэн шүүхийн асуудал яригдана л да. Одоо өнгөрсөн хавар одоо үндсэндээ жил хагасын өмнө олон улсын иргэн шүүх бол ерөнхийлөгч Владимир Путин болон Оросын зарим тодорхой албан тушаалтнуудыг Украины дайны явцад Украинаас зөвшөөрлөгөөр зарим хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн гэдэг үндслээр дайны гэмт хэрэгтэн гэж тооцсон. За үүн дээр бол энэ бол өөр олон улсын харилцаанд төдийл байгаагүй практик. Нэгдсэн үндэсний байгууллага аюулгүй зөвлөлийн гишүүн улсын төрийн тэргүүнийг яг одоо хүчин төгөлдөр ажиллаж байгаа төрийн тэргүүнийг дайны гэмт хэрэгтэн гэж тооцно гэдэг бол тийм түгээмэл практик биш. Ер нь байгаагүй үзэгдэл. За үүнтэй холбоотойгоор тэр цаг мөчөөс хойш жил хагасын хугацаа өнгөрсөн байна. За Путин ерөнхийлөгчийн хувьд бол бас цөөнгүй улс орнуудад айлчилсан. Арабын орнууд, Төв Азийн орнууд, Умард Солонгос, Хятад, за сүүлд одоо Шанхай хамт ажиллагааны дэд хэмжээний уулзалтанд оролцохоор Казахстанд очсон гэдэг ч юм уу те. Энэ бүх айлчилсан улс орнуудын аль нь ч олон улсын иргэн шүүхийн гишүүн буюу Ромын гэрээний оролцогч тал байгаагүй. За Ромын гэрээний оролцогч анхны одоо тэр үйл явдлаас хойш дайны гэмт хэрэгтэн гэж тооцогдсноос хойш айлчилж байгаа анхны улс нь Монгол улс болж байгаа. За энийг бол хоёр талаас нь хараад байгаа. Нэг талаасаа хоёр талын хоорондын ихтгэлцэл өндөр байгаа юм шиг. Яагаад гэвэл мэдээж Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн тодорхой сонголтуудыг хийж байгаа. Өнгөрсөн онд жишээлбэл БРИКС-ийн дэд хэмжээний уулзалт Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад болсон. Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Рамафоза бол тэр үедээ бид нар Путин ерөнхийлөгчийг Өмнөд Африкт хөл тавих юм бол баримтлахгүй гэдгийг хэлж ирсэн. Тэгтээ өөрөө очоогүй. Харин Монгол улсад Монгол улсын ерөнхийлөгчийн урилгын дагуу эрхийн сонголтыг хийж байна. Тэгэхээр хоёр талын хооронд улс төрийн ихтгэлцэл байгаад байгаа юм биш үү гэдэг нэг хүлээлт байна. Магадгүй нөгөө талаас нь харах юм бол мэдээж олон улсын харилцаа хоёр талтай. Нөгөө талаас нь харах юм бол Оросын холбооны улс Монгол улсыг одоо ерөнхийлөгч Путиний хувьд Монгол улс өөрийг нь баримтлах тийм улс төрийн шийдвэр гаргах магадлал багтаа улс гэж харсан байх боломжтой байна. Улс төрийн шийдвэр шүү дээ энэ чинь. Өмнө нь Орос Хятадын хоорондын ярилцаж тохирсон асуудлууд, Оросын гадаад хэргийн сайд нарын утсаар ярьсан яриад диалогтой холбоотой зүйлээр манайхан мэдээж
бүгд тодорхой хэмжээний мэдээллийг авч байгаа л да. Тэр мэдээллүүдэнд бол эрэг зүйлүүд харагддаг, сөрөг зүйлүүд харагддаг. Нөгөө байгалийн хоолойн асуудал манай нийгмийг талцуулдаг их сэдв болчих шиг боллоо. Дээрээс нь шахав дэлсэх асуудлаар Монгол улсад шахалт үзүүлэх асуудал гэдэг ч юм уу те. Энэ зүйлүүд яригдаж хөндөгддөг. Тэгэхдээ бид нар бол зүгээр Монгол улс ямар байр суурьтай байх ёстой вэ гэхээр Монгол бол зарим асуудлууд дээр хоёр хөршигөө хэтэрхий нэг цул гэж хараад байна. Нэгдмэл гэж хараад байна. Нэгтгэж хараад байна. За мэдээж манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бол энэ хоёр улстай тэнцвэртэй харилцана гэд заагаад тусгаад үзсэн байгаа. За олон улсын харилцааны ерөнхий системийг аваад үзэх юм бол Орос Хятад хоёр зарим асуудлуудаар улс төрийн асуудлаараа нэг талдаа байгаа. Америкийн манлайлалтай нэг төрөлт дэлхийн ертөнцийг солино хална гэдэг энэ бодлогын байр суурин дээр байгаа. Хэдий тийм ч гэсэн энэ бол нэг цул гэсэн үг биш. Тэгэхээр мэдээж системийн хувьд Монгол улсын аюулгүй байдлын гадаад орчин гэж юу хэлээд байна гэж. Ер нь ганц Монгол гэлтгүй аливаа улсын гадаад бодлогын аюулгүй байдлын гадаад орчин юунаас хамаардаг вэ? Хамгийн түрүүнд хөрш зэрэгэлдээ улс орнуудаас хамаардаг. Манайх бол дэлхийд байхгүй өрмөц байршилт. За энийг бол бүгдээрээ л ярьдаг. Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн гишүүн одоо хоёр улс, цөмийн зэвсэгтэй хоёр улс. За ингээ өөрөөсөө хит том хоёр гүрний дунд авчуулагдаж оршдог. За өөр ямар нэг улстай хэлдэггүй далайд гарцгүй ийм өрөмж байршилтай улс. Тэгэхээр мэдээж бидний ялангуяа орчин цагийн түүхэнд манай улс төр одоо гадаад бодлого энэ хоёр хөршөөс хамааралтай байсан. Одоо нэг 10 орчим жилийн туршид гурван талт яриа хэлцээний механизмыг хөгжүүлнэ гэж алхам хийгээл тодорхой акцуудыг гаргаад гурван талт дээд хэмжээний уулзалтуудыг хийгээл за энэ жил Астанад бол одоо гурван талын гадаад хэргийн сайд нарын уулзалтыг хийгээл тэрнээс өмнө жил тутам төрийн тэргүүнүүдийн төвшөнд уулзал ингээл явж ил байна л да. Хэдий тийм байлаач гэсэн бид нар бүх асуудлууд дээр Орос Хятад хоёрыг нэгдмэл байр суурьтай гэдэг юм уу нэгдмэл цуул гэж харж болохгүй. Бидний хувьд гурван талт түншлээс илүү давсан чухал харилцаа бол Оросын холбооны улстай дангаар харилцах харилцаа, бүгд найрамдах Хятад улстай дангаар харилцах харилцаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр Монголын асуудлаар ялангуяа бид нар хоёр хөршиг бол энэ болгон дээр нэгдмэл байгаа гэж харж болохгүй байна гэж харддаг. Яагаад гэвэл зөвхөн түүхийн туршид харахад хоёр их гүрний ашиг сонирхол заримд түүхийн явцад зөрчилж ийсэн, харшилж ийсэн нэг чухал сэдвүүдийн нэг нь Монголын асуудал байсан. Яг Путинээр явахаар л манай нэг улсын нэг одоо томхон төсөл гацдаг ч гэдэм үү тиймэрхүү одоо харгалгууд мэдээжүүдийг хэвлүүдээр ч бичиж байгаа. За одоо нөгөө хилцэг асуудлуудын хүрээнд нөгөө товыг харсан чинь одоо байгаль нуурыг хамгаалах одоо тийм гар хэсэг зурн санамжч өгсөн баг тий гар хэсэг зурнаа гэд нэг тийм ажил хийсэн. За энэ нь буцаагаад нөгөө манай эгийн гол үсэн цахилгаан станцтай ч гэдэм үү холбогдно. Энийг одоо зогсоох гэж ирлээ гэсэн иймэрхүү хардлагууд бас байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр одоо юу гэж харж байна? Гэхдээ яг энийг би бол зүгээр Оросын зөв буруу гэдэг юм уу талаас нь бол огт ярмааргүй. Хамгийн гол нь Монголын талаас харахад бидний хувьд стратегийн сул талыг үүсгэж байгаа олон хүчин зүйлүүд байгаа. Тэдгээр нэг нь эрчим хүчний хамаарал гэдэг асуудал. Эрчим хүчний түүхий эдийн хамаарал, эрчим хүчний их усүрийн хамаарал, эрчим хүчний хангалтын асуудал. Ямар айхтар эмзэг байж болох юм бэ гэдгийг бол бид нэр сүүлийн жилүүд дөрөн жоо үйл явдлуудаас харж байгаа. За энэ бол эрчим хүчний хамаарлаас гарна гэдэг бол бидний ашиг сонирхол юм байна гэж. Нөгөө талаас нь харж үзэх юм бол ганц Орос гэлтгүй дэлхийн ер нь аливаа их гүрэн жижиг улсуудыг, дундаж улсуудыг, өөрөөсөө бусад улсуудыг өөрийнхөө тодорхой хэмжээний хамааралд барихыг ирмэлцэж идэг. Ангийн тулд авч хэрэгжүүлж байгаа алхмыг нь бид нэр зөв буруу, ёс зүйтэй, ёс зүйгүй гэж ярих нь өөрөө гинэн хэв шинжтэй. Хэтэрхий гинэн гэх юм уу тийм болно. Тэгэхээр тийм учраас бид нэр Оросын холбооны улсын авч хэрэгжүүлдэг алхмууд зөв буруу гэдэг зүйлийг ярих нь буруу. Ашиг сонирхол байхыг бол ашиг сонирхол бол байхыг үүсэхгүй. Мэдээж Орос гэлтгүй ямар ч их гүрний ашиг сонирхол бол Монгол гэлтгүй бусад бүхэл орнуудад жижиг улсуудад өөрийн нөлөөг хадгалах гэж. Нөлөөг хадгалах нэг арга хэрэгсэл нь эрчим хүчний салбар байхыг бид нэр үгүйсэхгүй. Тэр ч утгаараа Монголд өрнсөн олон хэрэгжих гэж байсан, хэрэгжиж эхэлж байсан олон эрчим хүчний төслүүд гацж ирсэн. Гэхдээ энийг бид нар бол шууд энэ Путин ирэхээр болд юм аа. Оросын талаас хамааралтай маа, Оросын нөлөөтэй маа гэж хэлэхэд их өрөөсгөл хэцүү л дээ. Тэр бол ямар нэгэн баримт нотгоор нотлогдож байгаа зүйл биш. Үнэхээр тухайн орон нутгийн иргэдийн зарим хэсэг нь эсэргүүцдэг байж болно. Зүгээр Оросын холбооны улстай бид нар сүүлийн жилүүдэд өндөр дээд түвшинд харилцахдаа ямар асуудлыг тавьж байгаа нөхөр эрчим хүчний асуудлыг тавьж байгаа. Оросын холбооны улсаас жишээлбэл сүүлд одоогоос үндсэндээ 2 сарын өмнө гэсэн үг шүү дээ. Астанад хоёр улсын төрийн тэргүү уулзсан. Тэр уулзалтын үеэр жижиг оврын цөмийн цахилгаан станцын асуудлыг ярьсан. Монгол улсад Оросын холбооны улсын санхүүжилттэй жижиг оврын цөмийн цахилгаан станцыг барьж өгөх асуудал.
Үүний шууд шалтгаан нөхцөлтэй холбогдох нэг зүйл нь бол өнгөрсөн онд Монгол улсын гадаад бодлогот гарсан нэгэн том үр дүн буюу Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны Монгол улсад хийсэн төрийн айлчлал, тэрнээс хэдхэн сарын дараа Монгол улсын ерөнхийлөгчийн Францад хийсэн төрийн айлчлал, за эдгээр айлчлалуудын үеэр тодорхой бод дахиц гарсан нэг асуудал буюу Монгол улсад уран олборлох асуудал. Мэдээж цөмийн захиргааны станцын асуудлыг яриаг байгаа. Тэгэхдээ цөмийн захиргааны станцын асуудал руу нэг алхам төгссөн ийм яриа хэлцээнүүдийг бид нэр 3 дахь хурш оронтойгоо хийж эхэлсэн. За мэдээж эрчим хүчний салбар гэдэг бол Оросын бодлогыг зарим талаараа зүгээр ерөөсөө эрчим хүчний геополитик гэж тодорхойлдог юм тохиолдлууд хүртэл байдаг. Эрчим хүчний хувьд хэн нэгнийг хамралтай ойлгох бүр Европын орнуудыг хүртэл шүү, зөвхөн Монгол биш. Ингэж тодорхойлдог академикууд эрдэмтэд байдаг л да. Тэгэж харах юм бол энэ бол хэрвээ Монголд Францын юм уу 3 дахь орнуудын эрчим хүчний төсөл хөтөлбөр хэрэгжих гэх юм бол Оросын улбаны улсын талд тодорхой сорилтуудыг учруулахыг бид нэр үгүйсэхгүй болж байгаа. Энэ нь бол өөрөөр хэлэх юм бол манайд хийж байгаа гадаад бодлогын манай зүгээс хийж байгаа гадаад бодлогын оновчтой нүүдэл болсон гэсэн үг. Үүн дээр тулгуурлаад Оросын улбаны улсын хувьд магадгүй Монгол улсад эрчим хүчний одоо ялангуяа жижиг аврын цөмийн захиргааны станцын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухай ингэж ам гарч ийна гэдэг бол бидний хувьд эерэг нааштай үр дүн гэж харж болж байгаа. Мэдээж ялангуяа энэ цөмийн эрчим хүчний зах зээл бол их тийм өвөрмөц. Дэлхийд дээр ураны нөөцтэй баялагтай улсууд олон. Гэхдээ яг цөмийн эрчим хүчний технологиг өндөр дээд түвшинд эзэмшсэн улс орнууд их цөөтэй. Тэдгээр нэг нь бол Оросын улбаны улс, нөгөөх нь Франц. Эдгээр хоорондоо бас ашиг сонирхлоо төлөөлж булаацалдаг, сөргөөцөлдөг төсөл хөтөлбөрүүдтэй одоо хоорондоо булаацлах юм хандлагууд бол байдаг. Тэгэхээр энэ дээр бидний баримтлах ёстой зарчим бол Оросууд бидний эрчим хүчний төслийг гацаагаад Францууд дэмжиж байна. Эсвэл Францууд зохиомжлыг гаргаж ирээд Оросууд дэмжиж байна гэдэг туулшрлыг харахаас илүүтэйгээр эцсийн дүндээ аль нь Монгол улсад ашигтай байж болох вэ? Аль нь Монгол улсад аюулгүй байдлын хувьд эрсдэлгүй оновчтой зөв шийдэл болох вэ гэдэг дээр тулгуурлаа шийдвэр гаргах хэрэгтэй юм бол.